Ямар сони юм бэ? За хэлж мэдэхгүй юм байна. Наа чин болж штэ. За эсвэл би л хэлж мэдэхгүй шүү. Тимээ нэрээ тийм те. Ямар ч ярэ чөлөөтэй өрнөх газар бол том өрөө. Гэр бүлийн радиогийн том өрөөнд цуглацгаая. Гэр бүлийн радио 104.5 84.5 дэлгөөн дээр яг энэ цаг мөчид том өрөө цэнгээ нэвтрүүлэг маань эхэлж байна. Радиогийн нэгдүгээр студид Эко очроо заяа найруулагч Мизо ажиллаж байна. Та бас том өрөөнд орж ирэхэд бэлэн болсон уу? Радиогийн шоу дотоос 9986 1045 дугаар таны өмнө нээлттэй. Өнөөдөр бид хамтдаа бөөнөрөө бултаараа байр хайцгаана. Тэгнь. Байрны зар тавьж, байр хайж, байрны сонголт хийх гэж байгаа. Байр аван зарна. Байр авах гэж байгаа. Бүгд байр авах гэж байгаа. Тэгэх гэж байгаа. За, ерөөсөө ингийн. Би байдлыг эргүүллээ. За. Би байр авах гэж байгаа хүн шүү заяа. За. Та хоёр байр зарах гэж байгаа хүн шүү заяа. За. Байр байхгүй шүү дээ. Яаж зарах вэ? Зүгээр төсөөлөх юм уу те? За. За. Санал асуулга явж хэлж байгаа. Санал асуулга дээр болохоор юу гэж явж байгаа гэхээр байр авах гэж байгаа хүмүүс тохиолддог зүгээр маш тодорхой зүйл юу вэ гэхээр шинэ байр авах уу, хуучин байр авах уу гэдгээ хамгийн түрүүнд бас сонгодог. Тэгдэг. Тэгэхээр танаас асууж байна. Та байр сонголтондоо шинэ байрыг сонгох уу, хуучин байрыг сонгох уу? Яагаад вэ? Давуу тал болон сул талыг нь бидэнтэй хуваалцаарай. Гэр бүлийн радио 104.5 гэ кириллэр бичгээр Facebook дээр манай хуудас гарч ирнэ. За яг одоо том өрөө цэнгэд нэвтрүүлгийн доор санал асуулга маань эхэлж байгаа учраас та бүхэн санал асуулгатаа нэгдээд комент өчөөд бас шууд утсаар залгаад ороод ирээрэй. За би ингээ Эркаг надад хуучин байр зарж байгаа хүн гэж ойлгоё заяа. Зөв сонголт хийлээч. За би очрог надад шинэ байр зарж байгаа хүн гэж ойлгоё. Тэгээ би байр авах гэж байгаа шүү. За мөн энэ хоёр хүнтэй би зөвхөн харилцаж байгаагаас гадна зар тавьсан чинь та бүхэн надтай холбогдож байгаа шүү. Тэгэхээр та бүхэн хуучин байр болон шинэ байрнуудын давуу талыг надад хэлээд өгөөрэй. Би байр авмаар байна. 3 хүүхэдтэй, 1 нөхөртэй, 1 эмэгтэй байна. Яасан гинэ? 1 нөхөртэй, 3 хүүхэдтэй, 1 нөхөртэй, 1 эмэгтэй байна. Би байр авъя манайхаа яах вэ? Хөрх юм н очрыг зарагдахгүй л дээ. Минийх зарагдах гэдэг л да. Хуучин байр юм уу? За тэг одоо ярьцгаа. Одоо надаас хэлчих юм уу? За тэг. Тий. Хуучин байр. Хуучин байрнд их одоо давуу талууд их байна. Ер нь хүмүүс хуучин байр сонгохоос тренд байд юм байлээ. Ер нь байгаа юм байлээ. Ер нь нэг юм бөөнөрөө нэг юм шинэ байр руу хушуурсан нэг үе байгаа байхгүй нэг хэсэг. Одоо бол бас хуучин байр бол бас өөр болцсон. Яг тэгэхээр ийм байгаа юм байлээ. Нэгдүгürt үнийн хувьд бас нөгөө шинэ байраа бодоход бас боломжийн. За. Бас нэг юм харьцангуй бас их боломжийн байдаг. Нэг хамгийн том давуу тал шүү. Хоёрдугаарт шалгагдсан гэдэг нэг тийм чухал үзүүлэлт бас хүмүүс бодоогүй байж Олон жил нурж унаагүй байж байна. Тий, яг үнэ. Тий. Одоо нурахад бэлэн байж магадгүй. Тэр хаваар одоо яг юу өрнөж байгаа вэ гэдгийг шууд хараад мэдэх боломжтой. Гуравдугаар зэ. Энэ бол зөвхөн бүр айгүй чухал. Хуучин байрууд одоо хамгийн супер байрлалууд байдаг байхгүй юу? Байрлал нь. Байрлал. Ерөөсө байрлал бол ерөөсө байрны хамгийн чухал Яг ер нь хотын төв мөр л байдаг. Хотын төв 40 мянга төгрөг. Одоо нэг бидний тэгээ эдгээр чинь хуучин байрнууд чинь хөвчлэн заяа. Хөвчлэн нэг 5 давхар мавхар л байгаа. За өсрөл 12 9 давхар л байгаа заяа. Одоогийн шиг 15 мав 16 21 давхар мавхар байхгүй. Тийм учраас хараа гадаах зогсоолын асуудал хайрцангуй нам гүм тайван сөөхий төлбөр мөлбөр нь хэд гэж 21500. Хөө тасархаа. Шинэ байрны сөөх мөөх чинь юу вэ? Хэд гэлээ? 40-50 мянган билээ шүү дээ. 100 гаруй мянга. Гөө 40-50 бол бага. 100 гарan. Тэгээ манай байр бол 100 гаруй мянга. 100 гарan бол авчдаг. Сөөхүү. Яг 100 гаруй мянга надад нэг 20-30 мянга шиг л санагддгийг. За тэгээд үгүй. Гадаа зогсоолно гэзээ. Бас. Гадаа Наад чинь бас шууд надад бодогдож бодогдож байна өө. гадаа тэр зогсоолон Сүхтээ алуулах нь. Зогсоолон заяа нэг юм алга дарам газартаа 10-аад машин зогсоочих гээд үзээд байна. Гэхдээ тэр байранд чинь гээд 15 давхар байр учраас нэг 150 айл оршиж байгаа. За. Гаднаа нэг юм 10 машинд зогсоолтой. Ийм л байна. Шинэ байр бол. Хуучин байр болохоор ингээд нэг тухайн үед чинь нэг ийм яг нэг ашигын төлөө бариагүй. Нөгөө нэг ийм коммунизм байгуулах гээд манай хэд чинь те ингээд ийм цайлган айгуу гоё юм ирч хүчтэй сэтгэлээр ингээд Орос ахнар ч юм уу эсвэл те зүгээр шинэ юу хуучин байраа л яриараа тэгээс бити шинэ байр тэгээд өөр юм дизелхэ болчих те. За би угаасаа дараагийн асуултууд явна яг асуултын өрөөнд яа. Хуучин байр шинэ байр зарж байгаа юу лээ? Риэлтор илүү. Тий. Худалдааны төлөөлөгч. Та
та надад зөвлөгөө өгөөч. За ер нь ингэж байгаа. Манай шинэ байр бол тийм ээ. Лифт сайтай, коридор, үзэм сайтай. Дотор бас ингээд хүн дотор нь амьдрахад сэтгэл зүйн тий таата нөхцөлийг бүрдүүлэхээр ийм одоо хувилбар өрөөнөттэй тий. Тэгээ гадаа бол зогсоолыг бол яг байрныхаа амьдрагчдын тоогоор ингээд зохион байгуулсан гадаа саксны талбайтай ногоо юутай ингээ бүрдүүлсэн шинэ байр байгаа байхгүй. Дээрэс нь одоо Улаанбаатар хот бол газар хөдлөлтийн идэвхтэй цэг гэж байгаа. Тэгэхээр манай энэ байрны сүүлийн шинэ байрнууд бол одоо ингээд бетон буюу те бетоноор яг газар хөдлөлтөнд тооцоолж ер нь бол барьсан байрууд байгаа. Хуучны байрууд бол зүгээр нэм угсрамл тийм ээ. Яг газар хөдлөх юм зүгээр дээрээс давхарлаад байгаа. За тэгээ хамгийн гайхалтай нь манай дулааны шугам инженер одоо тэр чин байранд хамгийн чухал байхгүй цэвэр усны сувг охир усны энэ нь болонгууд яг шинэ үеийн технологиор яг одоо хийгдсэн байгаа. Харин хуучин байрнуудын тэр турбаанууд нь бол хүүхдийн зулаа шиг болчихж байгаа шүү дээ. Тэгэхээр өөрөө болохоор яг ингээд шинэ байрал авсан дээр дээ тийм ээ гэж бодож байна тий. Яг чадахгүй бол тэрийг авах. За би юу дээ бага насны хүүхэдтэй л дээ. Тэгээд тэгэхээр нэг сургууль цэцэрлэгтэй ер нь хуучны бага насны хүүхэд гэдэг нь одоо нэг өсөнд сургуулийн насны ч хүүхэд байгаа, цэцэрлэгийн насны ч хүүхэд байгаа байхгүй юу? Тэр сургууль цэцэрлэгтэй ер нь хүртээмж хэрэг юм болоо. Ерөөсөө араа коммунизмын нэг хамгийн сайн хийж чадсан юм чинь наадах ч юм байхгүй юу? Яг олон юмыг буруу хийсэн байж магадгүй. Гэхдээ коммунизмын хамгийн сайн хийж чадсан юм наадах ч. Ерөөсөө сургууль цэцэрлэг ингээд байрных нь ингээд бүр алтан одоо харьцаанд ингэж барьсан. Ерөөсөө нэг илүү ямар ч илүү юм байхгүй яг гоё ингээд тааруулаа барьсан. Тийм учраас яг улсын сургууль цэцэрлэг бүх юм нь яг хажууд нь л байдаг. Ер нь бол ямар ч хуучны байрыг олоод сонгосон хажууд нь ямар нэгэн байдлаар улсын сургууль цэцэрлэг бол байгаа. Энэ бол баталгаатай шүү. Тэгээ ямар нэгэн худлаа амлалт биш. Ирээдүйд баригдана гэдэг амлалт бол энэ шинэ байрнууд их ярина. Ирээдүйд Кембрижийн сургалтаа морголтаа гинэ. Одоо бид нар чинь нэг багш нарын хүртээмж юу байгаа вэ те? Нөгөө хуучин сургуульдаа л ингээл байж байгаа багш нар одоо нөгөө сургалт нэг тосно хангалтсан те нэг яг ингээ нэг ойлгомжтой болцсон нэг юм сургуулиуд байдаг штэ. Тэгсэн чинь энд ор коммент биш үү нэрэ? Тэрийг дараа Тэр комментиг би чамд уншаад өгчөө. Гүг би энийг 500 мянган сөг төлдөгч байр байна гинэ. Өөрөө өөрийнх нь чадвартай тааруулаад байр бүрээрээс хамаардаг баг те. 500 мянга төлөх нь шүү зарим газар. За би хариулъя. За шинэ байрны харин тийм хуучин байрныхын юм жоохон юм соёлыг байдаг. Айгуу тийм жичиг. За яг юм байгаа. Одоо сая өөрөө харсан бах тийм ээ жичирдэг хүн байна. За тэгэхээр ер нь хүүхдийн боловсролын тухай ярьж штэ. Боловсрол тэр ээлтэй вэ гэж байна. За сургууль ойр байна уу, хол байна уу тэр ер нь бол хамаагүй штэ. Сургуулийн боловсролд өрнөх нөлөөлөхгүй. Хүүхэд гэдэг чинь өөрөө яг амьдарч байгаа хүрээлэн буй орчин хэр тухтай таатай байгаас шалтгаалж хичээлээ хийхгүй гэдэг сонголттой итгэх нь одоо яаж яадаг. Дээрээс нь эргэн тойрных нь хүмүүс жиширдэг хүмүүс өнөө жиширдэггүй хүмүүс өнөө те. Тэгэхээр тэдгээр зүйлээс нь хамаарж энэ боловсрол нь өлөгдөн шүү. За тойролцоо. За тэгэхээр би шинэ байрнаас дахиж асууя. Шинэ байрны маань одоо нөгөө би энэ тэнд хит хитэн байраас очиж үзсэн юм. Тоглоомын талбайны хүртээмж жоохон хэцүүхэн санагдаад байгаа. Шинэ байрнууд ер нь тоглоомын талбай хэр болоо? Ер нь шинэ байрнууд бол тоглоомын талбайг дандаа шийдэж байгаа байхгүй. Тэр чиний очиж үзсэн шинэ байрны чинь барьсан хүн өөрөө хуучин байранд амьдардаг л хүн юм чинь. Тэр тоглоомын юм үгээ шийдэж чадахгүй нэг хуучинсаг юугаар. Нэг чиний үн ингээд жоохон ингээд буугаад ирэх тусмал ингээд нэг шинэ байрны чинь гадаа байгаа тоглоомын талбайг нэг юм те хятадаас оруулаад ирсэн хизээ мүдгөө ингээд те хугараад унчих. Пявер нэг те нэг ганц гулсуур тэгэл болоо. Яг болонд байдаг шүү дээ. Одоо яг янз байгаа байхгүй. Зарим энэ тэнд өргөж байгаа шинэ барилгууд бол зүгээр төр зур баригдчихж байгаа те. Хуучин юм социализмын үзэл санаагаараа барьсан юм шинэ байрууд бол зөндөө байгаа. Энийг бол манайхд бити хамаатуу. За манай шинэ байрнуудын том хотгонууд байна тийм үү? Урдуур одоо энэ хан уул дүүргүүдээр зөндөө байна шүү дээ. Байрнууд нь тойроод ингээд баригдсан. Голд нь юу ч явахгүй. Голд нь зүгээр л тоглоомын талбай, спортын талбайг бүрэн шийдсэн. Өглөө босоод ингээд гүйлтийн зам амтай үртэл байна шүү дээ. Тэгээ дугуй явж болно. Машинууд хамаагүй машинууд орж ирэхгүй. Тэгээ гол цонх монхоор ингээ гол молоороо хардаг те. Гаражтаа тавьж болно, гадаанаас тавьж болно. Ер нь ийм юунууд байгаа. Жишээ нь манай нэг том сул тал нэрэ гаражгүй. Өө байж байгаа. Өгөө байж би угаас надад асуулт чи явах байхгүй. Баярлалаа та бүхэнд надад байр авахгүй зөвлөж байгаад баярлалаа. Тэгээ сонсогч маань дөнгөж сая долгионод харуулад юу болоод байна гэд гайхчихж магадгүй. Тэгвэл та бүхэн дунд нь дахиад нэг тайлбарлаж хэлье. Манай хоёр өөрөө өөрсдийнхөө зүтгээд байгаа ч гэсэндээ гайхчихж магадгүй. Энэ юу болж байгаа гэхээр
Өнөөдрийн том өрөөний сэдэв бол байр авах тал дээр бид сонголтоо хэрхэн яаж хийдэг талаар ярилцах гэж байгаа. За тэгээд тэгж ярилцахдаа манай Эрка бол хуучин байрыг санал болгож байгаа. Очроо болохоор шинэ байрыг санал болгож байгаа. Давуу талуудыг ярьж байгаа. Мэдээж бас дараа нь бол сул талыг ч гэсэндээ ярих учраас таач гэсэн Би арай төрөгдсөн үү? тийм төрөгдөөд Тийм байна. байна. Таач гэсэн холбогдож орж ирээд хуучин болон шинэ байрны давуу болон сул талыг бидэнтэй ингэж хуваалцаасаа гэж хүсэж байна. 9986 1045 9986 1045 дугаар маань нээлттэй байгаа. Мөн комментоор бидэнтэй холбогдоод бас бидэнтэй санал бодлоо хуваалцаарай. Би одоо дараагийн асуултаа асуух гэж байна л да. Та Асуухаас өмнө комент орчих. за. Миний бодлоор байрлал хаана байх нь чухал, орчин байрны чанар жухлаа гэж хэлсэн байна. Англи тийм 3 байна. одоо дис дараагаар ятсан юм шиг байна тий. За, наран жаргал Принлээ манай Элизабет хотхонд хүүхдийн тоглоомын талбай аюулгүй талдаа сайн зогсоол хангалтгүй гэсэн байна. Гэхдээ аюулгүй талдаа сайн харин зогсоол нь хангалтгүй юм байна. Тий. За, би өөрөө байр авах гэж өөрөө мэдээд уншиж идэх үү. За уучлаарай. Ямар амар жоо жишээ нөө. Яасан амар жижиг юм бэ те. Салгалаад идэм аа харин. Хуучин байрныхан. За, одоо тэгвэл асууя л да. Сая болоод жишээлх юм бол өөрийнх нь сайн талуудыг ингээ ярьлаа штэ. Тэгвэл өөрийнх нь нэг сул талуудаасаа бас надад нэг мэдээлэл өгөөч. Мэдээж нөгөө нэг сайнны хажуугаар сар байгаа. мэдээж хуучин байрууд Бид нар шууд үнэл те. Бид нар яг үнэл хэлнэ. Яг хоо зарим хуучин байр бол нөгөө гадна фасад масаа шийдээг байгаа учраас нөгөө барилгын нөгөө нэг илэгдлийн улмаас бид нар бас жоохон зарим байрнууд жоохон хүүтэн талтай бас байгаад байгаа. Яг фасад масаадаа ингээ стандартын дагуу сайн хийж чадсан байрнууд нь бол их сайхан дулаахан бөмбөгнөд байгаа. Чи ер нь орж үзээл мэдэрнэ заяа. Нэг хамгийн том сул талыг л би хэлье. Яг хоо нөгөө хуучин манай социализмын үед манай ах нар Орос ах нарын нэг аюулгүй том сул тал нь монголчуудыг машин жин гэж юусо бодоогүй юм байлээ. Тэгээ гадаа зогсоолын хүртээмж бол их тааруухан. За гадаа зогсоол бол одоо дүүрчээ. Гэхдээ яг гайгүй болон заяа. Одоо багтана. Гэхдээ нэг сул тал нь гараж байхгүй. Байрныхаа доор гараашаа шийдсэн байсан бол тий бас яг жоохон мөнгөтэй төрхтэй хүмүүс нь бас гараж доороо машина хийчих юм бол гадаа талбай дахиад сулрах гэдэг байгаа байхгүй. Тэгээд ерөөсө гадаа талбай дээр хүүхдүүд нь ч тоглоно, машин нь ч явна гэхээр жоохон төвхтэй байт юм байлээ. Тэгээд хараа ганцхан машины юм замтай. Одоо нэг зүрх боломжгүй нэг урсгалтай. Тэр бол аюулгүй том сул тал санагдсан. Тэгээ нөө замаа унуулж тавьчихдаг те. Тэгэхээр янз янз. Тэгэхээр ер нь манай байрны ийшээ бол яг нэг зэн унуулахгүй бол юм байлаа гайгүй. Ер нь нэг зогсоол руугаа бол багтаад ингээ орчин. Гэхдээ л ингээд нэг машин ингээд нэг ухраад орцсон бол юу гэдэг урагшаага ингээ яваад зогсоолд орцсон бол баг ухарсаар байгаад гарахаас өөр аргагүй ч юм уу те. Нэг тийм нөхцөл бол үүсчихэд байгаа. За баярлалаа. Шинэ байрны маань одоо сул тал юу байгаа юм болоо? Байхгүй. Ерөөсөө Ямар ч сул тал байна. ерөөсөө юу? Би энэ талаар ярмааргүй. Дугаа гэж. Яг хоо шинэ байрны сул талууд яг хоо энэ сүүлийн үед ингээ баригдсан бүр урдуур байгаа те. Одоо хан хийлс өдрлөө ингээ очиод үсэх юм бол одоо тэр хөннөө 22 ингээ харах юм бол ер нь аюу гоё. Хотгонуудыг яг шинэ байруудыг тэгж бариул их гоё байхгүй. Хотгоноор нь бариул тийм. Гэтэл сүүлийн үед энэ бариад байгаа шинэ байрнууд чинь яг хоо зарим нэгэн жижиг сажиг байрнууд байгаа шүү дээ. Ганцханаар нь хан жоохон нэмгэн. За тэгээд хямдхан тийм лифт хийцэн тийм ээ. Тэгээд лифт нь байн гацаж мацдаг ингээд иймэрхүү зүйлүүд бол бас зөндөө л байгаа. Оо яас хэцүү юм бэ те. Тий, зогсоолныхаа талбайг хүртэл хүрэлцдэггүй. Дээрээс нь хүүхдийн талбай ч гэсэн хүрэлцэхгүй. Иймэрхүү шинэ байрууд зөндөө байна. Гэхдээ тэрийг яаж олж мэдэх юм бэ? Одоо анханасаа нөгөө нэг комиссийн хуулиараа хүлээж авахта шинэ баригдж байгаа бүх байруудыг одоо энэ орчин чанар хүүхдийн талбай зогсоол те яг одоо тэр бүр цаад урдуур байгаа том хотгонууд шиг ийм стандартын хэмжээнд авал зүгээр ихгүй. Гэтэ тэр бүх хотхон ер нь бүгд тэнцвэртэй сайн. Дараа нийтэн дундаа ярих шүү заа юусэд бол тийм. За одоо яг сүүлийн 5 минут өрнөх гээд байл л да. Тэр дээр юу болох гээд байна вэ гэж би байраа сонгох гээд байна. Би ямар байрыг сонгох вэ гэдэг ингээд хоёроос ингээд асуусаад байгаа шүү дээ тий. За тэгвэл залуу гэр бүлд аль нь тохиромжтой вэ? Залуу учраас жоохон мөнгөгүй байж таарна. Зээл мэл одоо залуу учраас шийдэх боломжтой. илүү хэрч хүчтэй цаашаа ажиллах хугацаа нь их байгаа. Тийм шүү дээ. Зээл тийм учраас шинэ байран зүгээр шүү. Гэхдээ яг нэг эндээс би асуумааргүй санагдчихлаа. Би шинэ байрны хүн танаас асуумаар санагдсан. Би хариулъя л да. Өөрөө нэг за чи хариулж дараа нь би хариулъя. Сая юу асуулаа? Залуу гэр бүл одоо айлын авах уу? За мэдээж залуу гэр бүл шинэ байранд л байсан дээр шүү дээ. Шинэ байр, шинэ эхлэл, шинэ амжилт, шинэ карьер, шинэ ирээдүй одоо олон ажилд өөрийгөө Монголд ер нь юм байгаа байхгүй. Хүмүүс Солонгост очиж ажиллана л гэдэг. Гэтэл Солонгостыг сарын 10 сая төгрөгийн цалин авч гинөө. Монгол тэгж авах боломжтой л шүү дээ.
Тэ өглөө нэг ажиллая гэл, өдөр нэг ажиллая гэл, ороо нэг ажиллая гэл. Хүн өөрийгөө хөдөл яг Солонгост тэгж ажилдаг байхгүй. Тэгж ажиллаад сарын 10 сая төгрөгийн орлого олох боломжтой байгаа байхгүй Монголд. Гэтэл Солонгост үнэтэй. Тэгэхээр залуучууд илүү их ажлын эрч хүч бие организм байгаа учраас шинийг нь аваад шинэ мөрөд том руу явах хэрэгтэй л. За энэ яг мөрөөдөл энэ бол гоё байж болно нэрэ. Яг бодит юм л яри. Монгол улс одоогийн байдлаар бол ипотекийн корпорац гэдэг МИК гэдэг байгаа. Ипотекийн корпорацаас дээдл нь биднэрт одоо ипотекийн зээл 150 саяг л олгодог. Энэ 150 саяын тэр байрны чинь 70% байх хэрэгтэй байхгүй юу? Тэнгүүт хараа 150 саяын 70% болдог байр Монголд одоо нэгч байхгүй. Бараг нэгч байхгүй. Харин тэ бүр үнэтэй л байгаа л да. Бүр үнэтэй байгаа. Тийш хуучин байр хүртэл тийм үнэтэй байгаа. Тэгэхээр хараа 150 саяын 70% гэхэр чинь нэг 230-40 л байр байх гэдэг байгаа байхгүй юу? Тэгвэл 230-40 байрууд айгүй хэцүү. Нэг өрөөмөр л болно. Айгүй төвхтэй шүү. Тэнгүү тараа чи нэг 3 хүүхдтэй гэдэг байгаа шүү дээ. Залуу гэр бүл гэдэг байгаа. Яг 3 хүүхдтэй залуу гэр бүл гэхгүй л дээ та нар одоо. Яг хаа тэгтээ яг тооцчих заяа. Тэгэхээр ингэн. За 250 саяын байр авъя гэж төсөөл. 250 саяын байр авах гэж байгаа төсөөлье. Тэгвэл чи урьдчилгааны 100 саяыг чи өөрөөсөө төлөх хэрэгтэй болчих жоох байхгүй. Заавал төлнө. Энэ бол араа залуу гэр бүлд бол ачаал шүү. 100 саяыг шууд ингээд төлнө гэдэг бол урьдчилгаанд. Тэнгүүд хараа цалингийн чинь эргэн төлөлтийг бодонгууд угаасаа 150-ыг л өгөх юм билээ. Дээдлэн. Ерөөс ингээд болов. Наадах чинь комьюн easy явах. Яг энэ өнцгөөс нь манай хин Эркам харж байна. Гэхдээ айгүй дутуу бодож байна. Энэ өөрөө хуучин байранд амьдардаг. Одоо манай очрог хийдэд байгаа байр хараа доотлон 400 сая. Энэний эсрэг аргумент байна. Өш би үүн авсан штэ дараа. Энэний эсрэг аргумент байна. За энэ болонгууд яг нэг хуучин байранд амьдардаг социализм сэдвээр яваа. Коммент уушгүй. За ингэж байгаа байхгүй. Мэдээж би шууд зээл аваа гэж байгаа юм биш байхгүй. Манай хүн шууд зээлийн тухай яриад их юм. Зээл. Тэгэхээр яг залуу хүмүүс ирч хүчтэй учраас яриад байгаа юм. Мөнгө төр хоригдлуулж олон тэ ажиллаж олон тэгээд ер нь шинэ байр руу оруулах их зүгээр гэдэг талаас нь ярьж байгаа. Гэхдээ зээл гэдэг талаас нь ярих юм бол зөвхөн ипотек ч юм уу банкны зээл мэйл ингээд бодоод хараад байна гэдэг бол айгүй жижигхэн тархитай хүний яриа байна. Би нэг зүйлийг хэлмээр одоо компаниуд өөр болцсон зөө. Компаниуд өөр болцсон. Одоо бид нар банкнаас ингээд байр аваад зээлээ гэж тохиод 2 сая 500 мянган төгрөг сар болгон төлөлөө гэж тэрний 4-500 л хасагдана. Бараг сая гаруй 2 сая төгрөг нэг хүүнд алга болж байгаа байхгүй. Тэгэхээр болж игэл ийм банкны зээл ингээл ипотек ч гэсэн ер нь мэдгүй хэцүү байхгүй. Тэрийг авах гэдэг шаардлагагүй. Компаниуд өөрсдөө одоо ховддөг болцсон байхгүй. Одоо ингээд би 2 сая төгрөг сардаа төлөлөө гэж бодоход тэрийг шууд тэр чигээр нэг хасдаг ийм системүүд. Тэнгүүд тэр залуу хүний ажил хийх эрч хүч одоо хэдэн ажил хийж байгаа яаж байгаа тэр болгон дээр нь харж итгэлцэлээр гэрээ хийж те. Иймэрхүү боломжууд бас зөндөө байгаа. Одоо ингээд өшөө цаашаа харах юм бол одоо ийм олон одоо чи 3 хүүхдтэй штэ. 4 хүүхдээс дээш над чиг 5 хүүхд мөхтөө болчих юм бол цаан чи нөгөө нэг ийм одоо түрээсийн хэлбэрээр байраа төлөөд явахын боломжуудыг засгийн газараас бий болгож байгаа байхгүй. Тэгэхээр яг чи 3 хүүхдтэй хэр чи одоо хүүхдээ нэмэх гэдэг түрүүн ярьсан штэ. Энэ минь ч бас байрны маш том төлөвлөгөө шүү. Баярлалаа. За одоо би айдныхын сайн болон сул талуудыг сонсох. Окей, байж комментиг дараа нь уншна. Одоо удахгүй уншлаа. Тан хуучны байр ер нь ойролцоогоор хэдээс хэдэн төгрөгийн хооронд байгаа юм лээ. Метр квадрат нь цэвэр байршил. Цэвэр байршил юм бэлээ. Ойролцоогоор ерөнхийдөө одоо баян гол дүүрэг мөргөрөө ингээд нэг тэр баян гол зочид буудлын одоо тэр иргэн тойрон мориноор А зэрэглэл гэх бах те. Тийш мишээ бол нэг 3 өрөө хуучнаар бол одоо яг одоогийнхоор бол нэг 70 орчим метр квадрат ийм 3 өрөө байр гэхэд нэг 400 орчим сая 350 мав гэдэг байхгүй. Манай энэ сансар энэ хаваар бас 2 өрөөтэй. Энэ сансрын түнэлээс зүүн тал руу болохоор 3 өрөө байр 200 200 унччихжээ. 200 200 авч магадгүй юм байлээ. Тэнгүүд түнэлээс ийшээгээ болчоор одоо юу гэдэг хотын төв рүүгээ ойртоод гэсэн үг. Хэдэн метр л дээ. Тэгвэл ингэчгээр нөхцөл өөр болчтой юм байлээ. Тэнгүүдээ байрных нь үнэн яг ийм артынхаа зүүн талын байрнууд нь болохоор яг адилхан 3 өрөө байр яриад байгаа шүү би. 350 сая мэй гэж л. Тэнгүүд түнэлээс хоошоогоо гэх юм одоо энэ хуучин байрны үн ярьж байгаа. Хуучин байрны үн дандаа. Тэнгүүд манай энэ түнэлээс хоошоогоо ийм артынхаа энэ тал руу гэдэг ингээд харахаар нэг 270-80 болоо явчихлаа. Тэгэхээр ингээд нэг ийм рандом. Гэхдээ ер нь л бол нэг боломжийн шүү. За нэлээд боломж. Баярлалаа. Шинэ байрны ер нь метр квадратын үн хэд орчим байв. Одоо жишээлбэл нэг айгүй гоё талбайтай те үнэхээр гоё юм. Ярьснаа хэлээрэй чи. Тэгэхээр ажилчия те би ажиллаад чамаагүй те ингээд ингээ гэж бодож ин л та. Тэгээд үнэн нь ер нь хэд байгаа юм болоо. Ер нь яг сая
хуучин байрны Сая биш ээ. Сая юу гэж хурж идэв. Саяас илүү байгаа. Би дөнгөж сая гэж ярьж штэ. Та Одоо байр битгий хоёр хэлээд та. байрны үнийг хуучин байрны үнийг сонслоо л доо. Би гайхлаа. Хийм хямдхан байрнуудаас. За Нөө 150 ч л дараа шүү. би нөгөө том хотхнуудын нэг том айгу гой байрнууд штэ шин. Тэр байрыг таалж авсан болохоос би яг мөнгөний тоолж авсан гэх. Хайрцаа авч ийн. Гөө очрогийн хэлсэн тэр байрнууд бол хараа доотлол нь 5 сая. Тэгээд дээшээ 6 сая, 7 сая байгаа шүү. Метр квадрат. Тэгээ метр квадрат. Тэгээд нөгөө нэг 80 метртэй хүрэхгүйгээр ингээ аавна гэхээр юу гэсэн үг вэ? За нэг чи 3 хүүхдээ бол нэг 60-аас 70 метр байж л амьдрын шүү. 40 50 бол худлаа шүү. За яа мэн. Давхралтаж унтна. Тий. Угаасаа л гэхгүй. Одоо ингээ бодъё. 70 метр квадрат ингээ тооны биш. Ерөөсөө амархан. 70 метр квадратыг үржих нь хэд вэ? 5 саяхан бол жоохон маргахан шүү. За 6 саяхыг. За 6 сая 500-ыг авчаа. За яшгаа 5 сая 500. За 6 сая 500-ыг ингээ За тооцъё. бодоорой. 444 сая. Энийний чинь ипотекийн зээлд нь 150 л гарна. Чи 300-ыг өөрөөсөө төлнө. Ямар муухай бүр инээж ярьд юм бэ те. За ойлголоо. Ерөнхийдөө ойлголоо. Өстэй. Ер нь өөрөөсдийнхэн яг ингээд нэг авч хэрэгжүүлж байгаа байрныхын талаар ярихдаа хүмүүс ингэж ярьж штэ тий. Тэгвэл одоо нийтэн дундаа бөөндө байр харьж байгаа. Тэгэхээр яг шинэ байр хайж байгаа хүн ч байгаа, хуучин байр хайж байгаа ч хүн байгаа. Шинэ байрын давуу талыг ч мэдж байгаа, хуучин байрын давуу талыг. Очрогийн түрүүний хэлсэн аргументыг бид хэлээд байж байгаа. Нэг одоо 455 саяын одоо байр бол хямдхан байр шүү заяа. Одоо нэг шинэ байранд. Тэгээ дэшигээ За энийг одоо ингээ хувь лизингээр авъя гэж бодъё заяа. Компанитай тохироод би ингээд 36 сар 3 жил штэ. Энэ л байгаа. Дээд хугацаанд ингэж л өгнө. 36 сард нь хуваая зэ. Ямар ч хүүгүүгээр чи сард 13 саяг төлж иж энэ байрыг аваа. Тэгээ урдчлага төлнө штэ наа чи. Тэ? Урдчлага төлж иж л авах шүү. 100 саяг төлнө штэ. Харин тий урдчлага төлж 100 сая. За тэгвэл ингээ. За боли. 350 сая Энэ үлдэхээ. ямар амар нэхэл хатуутай хуучин. За хуучин байраа авъя. Хуучин авъя. Ядаргаад одоо ингэж ер нь цогцоор нь шийдсэн байр их л үнэтэй байдгаа гэж байна. Одоо шинэ байрны хувьд үү. Тэгин. За сайхнаа маань нэг борлуулалтын ажилтан авах гэж байгаа бол тэр байранда амралтын өдрөөр 12 цагийн үед том өрөөнд нь ороод суу гэж хэлсэн гинэ. Тэгэхээр нөгөө нь яахын гэсэн чинь нөгөө ажилтан та өөрөө мэдэрнэ гэсэн айгүй сүнслэг зүйлөө гэсэн гинэ. Тэгэхээр энэ хоёр надад бас яг нэг тиймэрхүү л юм яриад өнгөрчих шиг боллоо штэ. Ер нь хуучны байр шинэ байрны одоо хоорондынх нь ялгаатай давуу тал яагаад хүмүүс ихэвчлэн шинэ байр руу ингээд хушуурж байгаа яагаад хүмүүс хуучин байрыг авахыг ингэж хүсэж байгаа талаар хэдүүлээ ингээд хоорондоо ингээд ярилцъя л да. Миний бодлоор одоо жишээл би хуучин байранд амьдардаг байхгүй юу? Би хуучин байранд. Шинэ байранд амьдрий гэж бодож байгаа нь юунаас олж тэгж бодож байгаа гэхээр хамгийн том хүчин нөлөө нь юу ааваа гэхээр шугам сүлжээ. Хуучны байрнуудын сум сүлжээний асуудал амар хэцүү. Тэр чинь айгүй удацсан болгоод байгаа учраас үнэр танар гарна те тэр чинь айгүй хэцүү. Зэвтэй усан. Тэгэл агааржуулах систем нь бол ер нь бол гайгүй. Гэхдээ тэр агааржуулах систем муу агуулсан ажиллахгүй шүү. Зүгээр л ийм нөгөө нэг нүхэл байгаад байгаа шүү. Цонхоо онгоолгож л амьсгалахгүй. За тэгээд тэр нөгөө нэг үргэлжилсэн цэвэршүүлэх тэр шугамыг чинь зөвхөн өөрөө ганцаараа солиод ямар ч нэмэр байхгүй гэж аахгүй юу. Бүгд тоомоор солихоосоор солиж ижил арга чарга нь олдно гэж байгаа. За одоо харин хуучныхан байранда байвал илүү давуу тал нь юу вэ гэж миний хувьд бодоод байгаа нь бол тэр хөршүүд айгүй айтайхантай. Супер шүү. Наад чи өстө үнэ. Тэгээ дээрэс нь байрны маань метр квадрат бол хангалттай айтайхан байдаг. Одоо жишээлбэл миний амьдарч байгаа байр чинь нэг өрөө тусдаа тэгээд галтаа тусдаа нэг өрөө тусдаа гэнэ галтаа тусдаагаа яваад өгчдөг учраас эн чинь метр квадрат нь зарим зүйлдээ ерөөсөө ордоггүй. Тухтай байдаг тийм. Шинэ байр жишээлбэл балконы хүртэл метр квадратад оруулж авах жишээ. Коридор, балкон бүгд орно. Тий. Харин хуучны байрнууд бол тийм биш шүү дээ. За тэгээд эн чинь цаашлаад ингээд явхлаар галтаагаа хүртэл дахиад нэг өрөө болох боломжтой гэ ингээд явах юм бол зай талбай хувьд хангалттай айтайхан санагдаж байгаа. Тэгээд дээрэс нь яг түрүү нөгөө нэг хуучны байрны хүний гаргаж ирдэг жишээгээр сургууль цэцэрлэг айгүй хүртээмжтэй байдаг хуучны байрнуудад. Манайх одоо алхаал манай байрыг тойроод жишээлбэл буруу цэцэрлэг 2 сургууль байх жишээ байгаа байхгүй юу? Тэгээд тэгэхээр тий ямар нэгэн байдлаар ингээд зовн мовн те зүгжилд орно гэсэн зовлон ерөөсөй байхгүй маш том давуу тал болоод байна. Сул тал нь юу вэ? Сул талын хувьд гэх юм бол орчин нөхцөлд бас жоохон хэцүү байгаад байдаг. Ягаад гэвэл харуул хамгаалалт байхгүй ингээд задгаа байдаг учраас
янз янзын нөгөө архичид ч гэдэг юм уу те ингээд асуудалтай хүмүүс агүй их байгаад байдаг байхгүй юу. А харин хотгоноороо шинэ байруудаар аваад үзэхлээр харуул хамгаалт сайтай учраас янз янзын хүмүүс гаргаад асуудал гаргалаа гэж бодоход дорхноо шийдчихдэм байлээ Тийм. дээр. Тэр нөгөө сөөхөн төлбөр нь өндөр байх шалтгаан тэр байдаг Шалтгаан нь тэр болчиход байгаа байхгүй. Тэгээд цэвэрлэгээний хувьд ч гэсэндээ ер нь айгүй аятайхан. Сөөг цэцгээл идэм билээ шүү дээ. Хуучны байрнуудын цөөн хідэн цэвэрлэгээний сөөхүүд нь сайн болохоос ихэнх сөөхүүд нь жоохон асуудалтай. Би нэг зөвлөмөр байна. Одоо ингээд танах ч хэдэн өрөөг нэ 2 3 галтайгаа тустай нэг л өрөө байхгүй. Тэгсэн хэрнээ баг ингээ 2 өрөө шиг айгүй. Наадах ч айгүй гоё шүү. Наадах ч айгүй гоё ингээд яг Монгол гэртээ амьдарч байгаа юм шиг ойрхон. Одоо би чинь 4 өрөө байхгүй юу? Төөрч юм. Тэгэнгүүт айгүй ядардаг энэ хүсэх зүйл биш юм биш үү? Чи бодоод үзээ. Чи бодоод үз. Өөрийнхөө өрөөнөөс хаа байсан галтгаа орж ус уух гэж ядарсан заяа. Нэг яармаг орж ус ууж байгаа юм шиг те. Усаа уучаад буцаад өрөөлөгөө буцах зам шээс үрчин. Ямар Тэгээ 0 орно. Тэ 0 орно. Аюу хэцүү. Наачтай. За яг зүгээр галтгаа 0 мөлийн цуг оруулаад тооцсон шүү. Надад бол одоо нэг жоохон тухгүй байгаа нэг юм ийм байлээ. Хуучны байрууд нэг юм сонио жижигхэн юм бэл. Одоо нэг ялангуяа манайх юм угсармал байр болоод ч тэр юм уу нэг юм умгар ингээд нэг юм одоо орчин үеийн тавилга мавилгач ямарч байлаар том болцсон тий. Оруулах гэхээр ингээ багтаж магтахгүй тий. Тэгснэ нэг галтгоо могоо юу вэ? Бүр нэг юм байх юм. Бүр жижигхэн би яаж байгаа нэг байшингаас ирсэн нэг ч хэлэхөө бүр ингээд тэрэнд нь би ингээд стресстэй байгаа Задгаад байхгүй. талбайгаас ирсэн хүн. Тий, задгаад талбайгаас ирсэн хүн чинь айгүй стресстэй байгаа байхгүй. Тэгээд дээрэс нь 2-0-тэй байхгүй манад байшин. Тэгсэн чинь энэ 1-0-тэй тэр айгүй чухал юм байлаа. Одоо шинэ байрнууд ингээд хараад метр квадрат нь томрох тусмаа 2-0 мальтай болчтой бил. Тэгэхээр айгүй хайтаа. Би яг нөгөө нэг ирснийхаа дараахан 2-0-той 4 өрөө байранд байсан байхгүй юу? Түрээсээ. Тэр чинь амар байсан. Би нөгөө сая ингэж бодож байсан нэг хитэн саяхан би Японд амьдарч байсан бол гоё байна та гэдэг. За яагаад гэсэн чинь Японд нөгөө сүнстэй байруудыг маш хямдхан дээр 30 40 50% ингээ бууруулцдаг заяа. Тэгээ тэрэндээс хүмүүс их айдаг. Тэгээд хэрвээ сүнстэй байр маяр гэж яригддаг хүн тэнцэнэ амиа орлсон ч юм уу ганцаараа өвчөөрөөд нас орсон ч юм уу тийм байрыг тухайн авж байгаа хүнд нь хэлэхгүйгээр зарах нь хуулиар хоригдсон. Заавал хэлж ийж ингэж ийж үнэ бүр хямдруулж бүр хуулиар нь бүр ингээ зохицуулсан байдаг юм байна. Тэгэхээр Япончууд айгуу тийм сүнслэг юмнууд байгаад байгаа шүү дээ. Япончууд тэгэхээр айгуу шүтлээ шүү дээ таваа. Эсвэргээрээ би яг хөө тэнд амьдарч юмс гоё гэхэлээ би нөө сүнснээс айдаггүй байхгүй юу. Чөтгөр далд юмнуудаас айдаггүй. За тэрийг бол өөрийнхөө итгэлээр өөрийнхөө ингээ гэрлэр ингээ цацруулаа хөөгөө намайг оронгуул юм чөтгөртэй байрны чөтгөрөө сүүлээ авчаал зогсоо. Зайлал. Тэгэл би ер нь хямдхан байрнууд их авах байсан юм байна да гэж зүгээр бодож байсан. Тэгээд бизнес хийх юм байна тийм үү. Эсвэргээрээ яг хөө Монголд болохоор ийм байдаг та хоёр мэдхүү. Одоо нэг сая сүнс одоо Япончууд сүнс гэж ярьж бол монголчууд энерги гэж яриад байгаа шүү дээ. За ингээд аврах ч юм уу арслан цолтой бүх хүний амьдарч исэн байрайг үнэтэй байдаг. Тэр шин вэ нүү хуучин байна юу хамаагүй. Тийм үү? Ер нь бол бас тэгдэм байлээ. Манай энэ станаар одоо жишээлбэл байр түрээсэлж байгаа хүмүүс ч гэдэг юм уу те байр зарж байгаа хүмүүс өмнө байсан хүнээ бас магтдсан байлээ. Харин тийм баха. Сайхан энергитэй эндээс одоо ингэж яасан ч гэдэг юм уу. Би байнга тэгэж бас яадаг байхгүй юу? Би чинь бас нэг газартай. Тэгсэн чинь тэр газар дээр бас тийм ярьдаг. Одоо тэгэхээр ингээ зүгээр нэг юм тийм яар. хуучны РК-гийн амьдарч байгаа за зөөж. Манай байранд харин хүн тийм ярьдсан байхгүй юу? Тийм тэгэж ярьдаг. Тийм 2 өрөө байранд хуучны зүгээр энгийн байранд аврах цолтой бүх амьдарч исэн бол одоо байгаа ханшнаас нь хэд дахин илүү өндөр болох гэдэг. зардгийм бил. Харин манай байрыг хүмүүс бас авах туссан байхгүй. Би бас жоохон гайхаад яагаад ийм ярьдаг юм болоо гэж гайхаадсэн чинь манай энэ амьдарч одоо манай сайхан авсан байранд тэр нөгөө нэг 3 хүүхэдтэй айл гэж аахгүй манайх шиг. Тэгсэн чинь 2 нь ихэр тэгээ нэг нь ихэр биш тийм 3 хүүхэдтэй. Тэгсэн чинь ганцаараа гэх юм уу? 3 хүүхэдтэй 2 нь ихэр нэг нь ихэр биш. Маш ойлгомжтой. Тэр 3 хүүхэд нь хамгийн гол нь барилдаг гинэ. Тэгээд олон улсын бас айгүй олон медаль цуглуулсан. Тэгээд тэр хан дээгөр нь бүр ингээд медальны ором гарцсан бүр. Ингээд медаль нь айгүй. Тэгээд нөгөө гурав чинь сүлдээ бүлтгэлийн талбай малбагаасаа болоод ингээд ер нь гэртээ багтгаа болцсон гэд нүүж байгаа гэд. Гэс амьдрал нь сайжраад нүүж байгаа. Тэнгүүт муужраад нүүж байгаа нь ялгаатай гэсэн. Ялгаатай юм байлээ. Тэгээд яг тэгсэн. Тэгэхээр би бас тэрэнд нь за ягаад над тийг ярьдаг болоо гэж бодцоод сөөхөөс нь ороод асуусан сөөх нь хүү наад байрч өстой нэрээ яадаг гэд. Айгу тийм ярьд юм л юм. Үгүй тэгээ тийм. Угаасаа тэр чинь тийм байгаад байгаа байхгүй юу? Одоо нөгөө нэг бид нар ер нь хүмүүс нөгөө байр маараа зарж байгаа ч юм уу хашаа байшингаа зарж байгаа үедээ тэгж хашаа байшаа зарж байгаа бид нар одоо байранд орох гэж байгаа маа.
сайжирж байгаа маа тий. Байр зарж байгаа бол бид нар харин гадагшаа явах гээд ингээд зархаар болж байгаа маа ч гэдэг юм уу. Ингээд өсөн дэвчиж байгаа шүү. Тэгээд ингээд үлдээж байгаа шүү гэдгээ нөгөө хүндээ ингээд мэдрүүлэхийг айгүй хөсд юм билээ л дээ. Бас нөгөө байрны одоо яг юунесээ тусдаа. би бол одоо яг саний ярьсан юмнаас эсрэг яг сонсогчд бол хоёрт хэлэх гээд байгаа байхгүй юу гэж хэлэх гээд байгаа вэ гэхээр ер нь яг тэр бүх амьдарч гинөө эсвэл тэр сүнстэй байна уу яг монголчууд бас эсрэгээрээ бүх амьдарч байгаа ч юм уу тиймэрхүү гоё нэрхтээр үнэлж авдаг нөгөө талаа бас юм сүнстэй хүн насварсан гэдэг байранд бас жоохон сэжгэлдэг байхгүй монголчууд. Тэгвэл би бол яг миний байр суурь за тэр хүнд бүх амьдарч байсан эсвэл хүн насварсан уу тэр сүнстэй байна уу надад бол ерөөс огт хамаагүй байхгүй. Гол нь тэр байрны чанар үнийн боломж те одоо тэр шугам мугам байрлал бүх юмнуудыг одоо бодтойгоор нь хараад тэгээ ер нь би шууд байрандаа ордог юм төрлийн хүн байхгүй. Тэр хүн бүр сүнстэй энэ сүнс харагдаад байдгаа гэжсэн байрлал хүртэл би дондотохтой бүр очиж исэн байхгүй. Тэгээ тэр нь бол надад нөлөөлөх хүн ер нь өөртөө итгэлтэй өөрөө ингээд нэг юм юутай бодит юм хараад нэг юм мухар сүсэхгүй байх нь хүнийг бас ингээд илүү хүчтэй амьдруулдаг юм байна шүү дээ байр авах. Одоо ер нь бол нөгөө байр авах гэж шинэ байруудаас бас нэг айж байгаа зүйл нь юу вэ гэхээр хит хитэн шинэ байрлал бас очиж үзэж байгаа маа сайнч байна, саарч байна те. Тэгээд тэгэнгүүт шинэ байрнуудын нөгөө барилгын хийцээсээ шалтгаалаад ч гэдэг юм уу ингээд шууд цууралт өгсөн ч юм уу ийм байрлагууд ингээд харагдаж байгаа байхгүй. Янз янзын юм ингээд одоо баригдаад жилд дөнгөж өнгөрч байгаа байр ч гэсэндээ асуудалтай байх жишээ нэ. Тэгэхээр нөгөө барилга байшингийн талаар бүрэн мэдээлэлтэй биш байгаа хүнд бол зарж байгаа хүн худлаа яриа зарах магадлал айгүй хүндэр болчиход байгаа. Тэгээ үүнээсээ болоод асуудлууд айгүй гарчаад байгаа учраас шинэ байшингаас айгаад байгаа нь тийм байдаг ер нь хүмүүс их гэж анзаараад байгаа. Харин хуучин байшин бол мэдээж тэр чин эргэн тойрны хүчүүдэн тэнд амьдарч байгаа хүмүүсээ нөгөө олон жил одоо ч нөө батлагдсан гэдэгтээ ижилхэн шалгагдсан гэдэгтэйгээ ижилхэн байх гэдэг байхгүй. Тэгээ шинэ байрнаас айдаг нэг юу н тэр ах. Тэгээ дээрэс нь яхаарахгүй үн хүрдэг. Үнэхээр амар одоо манай сонсогчдод бас ингээд нэмэрөө байр дахиад байртай болох ч байгаа хүмүүст анхааруулж хэлэх зүйлс байгаа байхгүй. Одоо юм бодит кейсүүд байна. Юу гэж байгаа гэхээр байранд ингээ хувь лизээ ингээд орцсон заяа. Тэгээд гэрчлэгийн дуудахгүй гарнаа гэж гэрчлэгийг нөгөөгүй. Тэг ямар ч зорцсон. Тэгсэн чинь нөгөө байр нь ингээд комисс хүлээж аваагүй байр маяг байж байгаа байхгүй. Ань тий. Тэгээд гэрчлэгийг гарахгүй олон жил амьдраалаадаг яг тэр баталгаагүй байр болчихж байгаа байхгүй. Тэгж холигдуулсан хүмүүс зөндөө тийм л шүү дээ. Тий одоо тэгээд тэр чин бүр тийм байлаа. Одоо урьдчилгаагаа өгөөд бас ингээ шинэ баригдаж байгаа байранд ингээ урьдчилгаагаа өгөөд хэдэн жилийн дараа жил ч юм уу бэлэн болно гэж байгаа. Тэгээ ороогүй одоо хүртэл олон жил ингээ холигдуулсан хүмүүс бас зөндөө байна. Харин тэгдэм билээ. Энэ дээр бас шинэ байр. Тэгэхээр манайхан одоо бас сул тал. Энэ урьдчилгааг бэлдэнэ гэдэг бол бас амаргүй шүү дээ. Тэгэхээр ийм амаргүй юмаа бас ингээд салхинд хийсгэчихгүй дээ. Жохон судалж агаад, уужуу тайван, нэг яарахгүйгээр бүртгэлийг шалгадаг бүр саятч байдаг гэсэн. Тийм одоо бүртгэгдсэн. Мэргэжлийн бас одоо хуульч муулчаас зөвлөгөө авах боломжтой бас байд юм билээ шүү. Яг энэ зүйлдээ нэлээд явхуур хандах хэрэгтэй шүү гэд салхинд хийсэж байгаа юм шиг хамаг юм бас тавьж дууханд бас хэцүү те. За би энэ дөөн товчхон та бүхэнд нөгөө давуу болон сул талуудыг маш тодорхойгоор үгээр тайлбарлаад хэлээд үгээ заяа. За тайлбарлагч байхаа зүгээр л сануулъя те. Шинэ байрын хувьд гэх юм бол орчин үеийн төлөвлөлт маш их сайн байдаг гинэ мэдээж нөгөө бид нар түрүүн ярьсанчлан дотоод зохион байгуулалтанд гэгээтэй том саруулхан гэдгээс ахгуулаад байгаад байгаа. Шинэ шугам сүлжээ гэдэг нь онцлог. Тэр чухал. Шинэ шугам сүлжээ гэдэг нь ерөөсөө онцлог. Тэгэд ойрын 10-аас 15 жилдээ бол бүр эвдрэл гэмтлийн талаар бүр яриад чирэггүй байдаг гэж. Түүнээс дээшээ болвол харин нөгөө нэг баг зэргийн ингээд нөхөс сэргэлтүүд болоод явагдаад эхэлдэг. За тэгээ авт зогсоолын хувьд гэх юм бол орчин үеийн шийдлэр дулаан зогсоолыг хамтдаа байгуулждаг учраас энэ нь давуу тал гэж явж үздэг юм байна. Наач ч айгүй том давуу. За тэгээ дээрэс нь ирээдүйд үн цэн нь өсөх боломжтой гэж хардсан юм шинэ байрыг. Ирээдүйд үн цэн нь өсөх боломжтой. Харин шинэ байрын сул тал нь болохоор байршлын хувьд бас жоохон хэцүү байдаг. Дандаа нөгөө нэг чөлөөтэй орон зайруу ингэж тэмүүлж ингэж байршлуудыг бас гаргадаг байгаа учраас замын төвжирлээс авахуулаад ер нь бас одоо тэгэл хөөх юм манай яарамгийн хэсэг мэсэг хэцүү болчлоо шүү дээ. Бас наашаа зам айгүй хэцүү болчлоо. Гоё байрнууд нь үнэхээр гоё үнэн боломжийн байгаа ч гэсэндээ тийшээ бол зөвлөлтгүй. Баг тэндээ амьдрмаар тий. Ингээ тэндээ ингээ ажилтдаг тий. Тийм байвал болчих. Нөгөө эргэн тойронд нь улсын сургууль болон бус цэцэрлэгч бас хүртээмж нь багтаа тий. За тэгээд дэд бүтэц болоо сул байдаг гинэ. Ягаад гэвэл нөгөө нэг шинээр барьж байгаа хотхнууд чинь төвөөс зайдаа ингээд газруудад байршилж байгаа учраас төвийн шугамаас бол. Наадах тэр чинь яг комент хэлэхэд хараа энэ уршаа юу зайсан руу ер нь төвийн шугамын асуудал айгу хүнд юм байна. Тийм нөө зөөврийн устаач гэдэг юм ингээд байгаа даа шүү дээ. За тэгээд дуу чимээний хувьд гэх юм бол шинэ байранд оршин суугчид нь зэрэгцэнд нүүж орж байгаа асуудлаас болоод дуу чимээ ихтэй тэгээд засвар үйлчилгээ бас нөгөө байрандаа хийх гэдэг учраас
хэсэгтээ бол шинэ байр дуу чимээтэй байдаг сул талтай гинэ. Тэгээ барилгын чанарын эрсдэл түрүүн ярьсан те барилга бүрэн сууж дуусаагүй байгаа үед нь оршин суугчтай оруулцдаг барилгын хүмүүс нөгөө мөнгө авахын тулд үүнээс нь болоод барилгын нөгөө нэг асуудлаас болоод дараа нь ингээд дараагийн асуудлууд үүсэх эрсдэлтэй байдаг учраас үүнийг шинэ байрны сул тал гэж авч үздэг юм байна. За наадах комментууд дундуур чинь нэг жинхэнэ коммент уншаа тий. За. Айгу хувийн одоо коммент байгаа. Заяа энэ дээр бас тайлбар өгнө. Оо тий. Бүрэн төлөлт хийгээд авсан байр маань одоо болтол ордоор нь гардаг вэ? 7-8 жил бүр болж ийн гинэ. Юу болсон юм бэ? Манай ээж нөгөө нэг яг Ярамгийн тийшээгээ байр авсан байхгүй юу? За. Тэгээд яг нөгөө бүрэн төлөлтөд ээж бол одоо яг тэндэл амьдчих гэж штэ. Тэгээд тэгсэн хамгийн гол нь байр маань нөгөө зээл аваад мэдээж байшингаа бариад ингээд янзлаад ингээд болчихж байгаа байхгүй юу? Нөгөөх нь ингээд зээлээ төлөхгүйгээс болоо шүүхтэр шилжижээд байрын процент нь авчиад байгаа гэсэн. Тэгээд нөгөө нэг шүүхийн шатанда дараагийн өмнөд нь болдог ч юм уу нэг яг ингээд нэг иймэрхүү юм бас байна. Надад яг нэг юм одоо мөрөөдөж байгаа хүлээж байгаа нэг юм байгаад байгаа байхгүй юу? Юу вэ гэхээр одоо Монголд нэмэлт байр бариад хэрэггүй. Харин тийм засгийн газар бариад дундаа ингээд би яах гэдэг вэ гэхээр энд чинь олон хоосон байрнууд өчнөө хүнээсээ илүү байна Улаанбаатар хотод. Ямар ч эзэхгүй. Тэгээ хүн хүлээгээл ингээ өндөр үнээр түрээслэгээл зарах гал ингээ хүлээгээл ингээ түгчсэн. Одоо энийг баг засгийн газараас хүчээр те. Одоо ингээ боломжтой гэр бүл байр хэрэгцээд байгаа гэр бүлүүд тараагаад өгөх хэрэгтэй байна. Ямар дураар байна. Тэгэхгүй бол яарад нэмэлт одоо дахиад байраа байхаар чи дулааны станц одоо эдгээр зүйлийг хүчин чадлаа дийлэхгүй нэг манай комеди Равели яриад байгаа штэ. Ярьжсэн те. Ингээ дийлэхгүй байх чинь зайсангаар дахиад нэмж ингээ байр бариад байна гэж байгаа. Энийг бол одоо манай удирдлагууд бол сайн хараад анхаараа тэр байрнуудаа одоо надад тэр өгчих хэрэгтэй шүү дээ. Ингэхээс тий өгчих хэрэгтэй. Би ч одоо сарын 2 сая төгрөгийн түрээс төлөөд амьдарч байгаа. Тэнгүү тэрийг зүгээр өгөөд нэг байртай болчмоор шүү дээ. Байранд би 5 өгдөө шүү дээ. Гэхдээ намайг сонслоо. Ард түмнээ сонслоо. Удирдлагууд эндээс би чарлж байна. төлөвлөлтүүд айгүй их гарч байгаа юм байл шүү. Тэрийг дараа нь бүр нэг гоё линк би тэрийг хайна гэж байхгүй. Намайг өөртөө хайгаад байна. За сая шинэ байр ярьсан бол гэс хуучин байрны давуу болон суултыг хэлээ заяа. Ээж бас нэг коммент ороод ирж. Чи сонсогч нарын комментиг уншил та. Сонсогч нар номер 1 шүү дээ. За харъя. Нэг хүн 6% листэнд бүртгүүлчээ жил хагас хүлээгээд банктайгаа холбогдсон чинь таны нэр листэнд байхгүй байна гэсэн жишээ бас байна гинэ. Яана ямар амар. Энд энэ банкны листэнд бас хэм ордог баха. Ордог ороогаараа айгүй их байдаг шүү дээ. Очертой байна гэдэг байгаа боловч мэдхгүй гинт манайх оруулна гэж хэлэнгүүтээ нөгөөт нь маргааш нь юмд орсон ч ах жишээ нэ те. Иймэрхүү асуудлууд араа үрээ хаалгад байна. За хуучин байрны давуу тал бол шилдэг байршил түрүүний Эрка хэлсэнчлээ. Дандаа хотын төв эсвэл зантаа ойр гэдэг байршлууд тэгээд дээрэс нь сургууль цэцэрлэгтэй ойрхон гэдэг байршлууд байдаг учраас үүнийг шилдэг байршил гэж үздэг. За тэгээд бэлэн дид бүтэц. Алидийн одоо дид бүтцийн асуудал гэж санаа зовох юм байхгүй. Шугамшүүлжэл болчин тий. За чанарын шалгуур бол мэдээж яг шалгагдсан гэдгээр. Тэгээд дээрэс нь засвар шаардлагагүйгээр нүүж ороход бэлэн бас байх магадaltaй учраас ингээд орчдөг гэсэн. Гэтэ чанарын шаардлага дээр хараа нэг юм бас коммент бас байх хэрэгтэй юм шиг байгаа маа. Нэг бид нар чинь нөгөө байраа нөгөө өөртөө нөгөө дахин засварж хийж ийн гэд нураахсгүй ханаасаа нураацсан тийм байрнууд маш их байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо нөгөө нэг очрог хэлдэг яг үнэ. Нөгөө нэг бидний үзэж амжааг байгаа тэр өндөр баалтай газар хөдлөлт болвол Монголд нэлээд бас асуудал үүсэх магадлал хуучин байранд бол байгаа. Ер нь шинэ байрандаа ч байгаа да. За суул талын хувьд гэвэл мэдээж хуучирсан шугам сүлжээ. За тэгээд зогсоолын хомсдол бол байгаа. Доороо зогсоол учраас хуучинсаг төлөвлөлттэй байдаг гэнэ өмнүүд нь. За тэгээд таад нь их намхан байдаг гэж. Зарим нь бол аюулээ. Тийм. Цагаан байранд гэхдээ мангар өндөр тараацтай юм байна. Тийм. За их байрна. Тэгээ банкны зээлийн шалгуурыг бол хуучин байрнууд ерөнхийдөө бол хангах нь бас их хэцүү байдаг. 40-оос дээш жил насалсан бол заавал ер нь хуучин байрны зээлийн шалгуурт хангах учраас 40-оос дээш жилийн насжилттай бол зээлд бол бүртгүүлэх боломжтой. Ингэдэм байлээ. Нөгөө нэг улсаас бас нөгөө агталтын билээ байрнуудыг. Тэгээ агталчдаг учраас нөгөө банк өөрөө барьцаанд байлгах боломжгүй болчдөг. Тэгэхээр барьцаанд банк чи өөрийгөө бодно шүү дээ. Барьцаандаа байлгахын тулд агтлах ойрын одоо тэр зээл нь дуусаад цаашаагаа агтлах гоо гэдэг ийм баримжаа аваад банк барьцаанд авд юм бэл. Тэгэхээр бас төвхтэй байд үүсд юм байл шүү. За баярлаа. Йоо та хоёр. Ер нь хэдүүлээ яг ингээ байрмаар авах тухай бодхоо болио. Би зөв уриалмаар. Энд байгаа хоосон байрнуудаа надаа өг те. Биднэрт өг. Биднэрт өгөө. Бид нар одоо ингээ эсвэл байрны урьдчилгаа цуглуулах гэж хөдөлмөрлөх хэрэгтэй юм. Эсвэл одоо энэ засгийн газар санал тавих хэрэгтэй юм те. Тий өдөр болго ярих. Одоо энэ хоосон байрнуудыг өгөөч. Би 2 сая төгрөгийн
одоо маш олон төрөөс төлөөд амьдарч байгаа олон залуу гэр бүлүүдэд Мэднэ, тэрийгэ тэндээ өгөөд тэрийг нь авчихъя л да. Энэ боломжийг Аль нээж талдаа өгөөч ашигтай юм тий. да, тий. Би та нарыг хайна гэж байхгүй. Та нар өөрсдөө хайгаад дээр. Аюур даавар. Гэрээтэй радиогийн 1-р студиэс том өрөө Сингент нэвтрүүлэг маань танд хүрлээ. Бидний өнөөдөр том өрөөнд ярьсан сэдвийг та ч гэсэндээ том өрөөндөө ярих дахиад нэг сэдвээ болгож өгсөн гэдэгт итгэлтэй байна. Радиогийн 1-р студид Эрка очроо заяа, найруулагч Мизу ажиллаа. Маргаашийн 9 цаг 5 минутаас уулзлаа. Түр баяртай. Ямар сони юм бэ? За хэлж мэдэхгүй юм байна. Наа чин болж штэ. За эсвэл би л авилж мэдэхгүй шүү. Тимээ тий нэрэ тий те. Ямар ч чөлөөтэй өрнөх газар бол том өрөө. Гэр бүлийн радиогийн том өрөөнд цуглацгаая.